энд хүрэлцэн ирсэн Завхан аймгийн Авьяаслаг морин хуурч хүүхдүүдээ та бүхэнд Монгол улсынхаа төв талбайд хүрэлцэн ирж 999 Монголын урлагийн гайхамшигыг үзүүлж морин хуур хөгжмийн аялгауг тоглосон та бүхэндээ нийт ард иргэдийнхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монголчууд гайхамшигтай Авьяастаа зоригтой хиймэртэй ард түмэн үүнийг өөрийнхөө морин хуурынхаа нэгшгээр тоглож дэлхийн нийтэд алдаршуулдаг. Завхан аймгаас санаачилж 999 морин хуур тоглуулсан энэ үйл явдал бол манай урлагийн түүхэнд орох бас нэгэн гайхамшигтай хуудас гэж ингэж бодож байна. Завхан аймагт алдарт очирван хайрхныг тахих тэр үеэр анхны тоглолтыг үзсэндээ би их туйлын баярлж явдаг. Ингээд энэ хүүхдүүдийг улсын баяр наадмын нээлт өнөөдөр энэ Монгол улсын нийслэлийн төв талбайд тоглолтоо сонирхуулахыг хүссэн юм аа. Энэ урлагийг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд туйлын талархаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа. Тэр нь манай нийт цэцэрлэг, манай нийт дунд сургуулиудад ардын урлагаараа хамтлаг байгуулах, ардын урлагийн хамтлагтай болох цэцэрлэгээс ахуулаад дунд сургуулийн бүх хүүхдүүд ардын урлаг, морин хуур, бие биелгээ, уртын сайхан дуу, монголчуудын ардын урлагт авчирсан тэр зүйлүүдийг багаасаа суралцах энэ боломжийг нээж үүнийг хөгжүүлсэн энэ зарлиг гарсан байгаа. Энэ зарлагын үзэл санааг дэмжиж манай Завхан аймгийн зүгээс ийм санаачлаг гаргаж байгаад их баярлж байна. Бусад аймаг нийслэлийн олон дөөргүүд энэ санаачлагыг дэмжин оролцож байгаа. Цаашдаа Монгол хүүхэд бүхэн морин хуураа тоглодог. Монгол газар бүхэн морин хуурыг ишгэлсэн байх болтугай, ишгэлж байх болтугай гэсэн ийм ерөөлийг дэвшүүлье. Та бүхэнд баярлалаа. Баяр хүргье.